Сайн байна уу? Энэхүү бичлэгээр тусдаа дээр хэрхэн албан тушаал үүсгэх, засах, устгах талаар танилцуулах болно. Албан тушаал шинээр үүсгэхдээ эхлээд компани эзний job title дээр дарж орно. Үүний дараагаар хуудсын баруун дээр байрлах Create New Job Title товчон дээр дарснаар албан тушаал үүсгэх талбар гарч ирэх болно. Энэхүү талбарын ерөнхий мэдээлэл хэсэгт та дараах мэдээллүүдийг бүртгэх хэрэгтэй. 1-р Job Title Short Name буюу албан тушаалын товчсон нэрийг оруулна. 2-р Job Title Name буюу албан тушаалын бүтэн нэрийг оруулна. 3-р Job Title Description буюу тухайн албан тушаалтай холбоотой нэмэлт тайлбарыг оруулна. 4-р Department буюу албан тушаалын хариалагдах газар хэлцээг сонгоно. 5-р Job Title Salary Category буюу албан тушаалд хамаарагдах цалингийн ангиллыг сонгоно. 6-р Mentoring Job Title буюу тухайн албан тушаалын хариуцах албан тушаалыг сонгоно. Дээрх мэдээллүүдийг оруулсны дараа Create товчийг дарснаар албан тушаал амжилттай үүсгэгдэх юм. Хэрэв та албан тушаалд засвар оруулах болон устгах шаардлагатай байгаа бол юуны өмнө тухайн албан тушаалд хамаарагдах Setting товчийг дарж хамаарах талбарыг нээх бөгөөд энэхүү талбарт албан тушаал үүсгэхдээ анх оруулсан мэдээллүүдэд засварлах боломжтой. Засвараа оруулсны дараа Update товчийг дарснаар албан тушаалын мэдээллийг амжилттай засварлах юм. Харин албан тушаалыг устгах бол тухайн талбарын доор байрлах Delete товчноор дарах бөгөөд ингэснээр Are you sure to delete буюу та устгахтаа итгэлтэй байна уу гэсэн тийм үгүй сонголт бүхий асуулттай цонх гарч ирэх болно. Хэрэв тухайн албан тушаал нь таны устгах гэж буй албан тушаал мөн бол Yes буюу тийм гэсэн товчийг дарна. Харин үгүй бол No гэсэн товчийг дарж үйлдэлийг цуцлах боломжтой. Албан тушаал үүсгэхийн өмнө заавал цалингийн ангиллыг үүсгэсэн байх шаардлагатай. Мөн албан тушаал үүсгэсний дараа Permission Configuration буюу эрхийн тохиргоог үүсгэх болон засварлах боломжтой байгаа. Танд амжилт хүсье.